За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За түрүүчийн удаа бол ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх зөвлөх маань одоо ямар шийдлэх ухаан үзээд байгаа юм бэ? Ямар салбарт багтаад байгаа юм бэ гэдэг талаар бол суур мэдлэг буюу тэ анхны шатны одоо хураангуй мэдлэгийг бол өгөх зорилгоор бол хичээл нэг бол орсон ба. Тэгэхээр тэр хичээл нэгийн хүрээнд бол ажил мэргэжлийн чиг баримжаа олох ухаан гэж юу юм? Тэр ямар бүрэлдэхүүн хэсэгтэй, ямар одоо арга зүйн онолуудтай юм бэ гэдэг талаар бол довчвол хичээл орсон. За энэ хичээл 2-ын маань үргэлжлэл хичээл 2 маань бол одоо ямар одоо агуулгыг багтааж байгаа юм бэ гэх юм бол ажил мэргэжлийн чиг баримжаа олох ухаан өөрөө ямар одоо зорилтуудыг багтаад юм бэ? За ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ үйлчлэгийг үзүүлэх зөвлөх гэж өөрөө хин юм бэ? Тэ ямар хүрээнд ажилд юм бэ гэдэг талаар бол одоо тодорхой хэмжээний ойлголтыг бол өгөхөр бол энэ хичээлийг бол бэлдэж орж ирлээ. За тэгэхээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ ухаан өөрөө оршиж байна гэдэг нь бол зорилгыг агуулсан байгаа учраас л одоо тийм ээ судлаж, нарийсаж тийм ээ одоо мэрэгч байна гэсэн. Тэгэхээр тэр нь юу байд юм бэ гэдэг талаар бол бүгдөө харъя. Тэгэхээр ажил мэргэжлийн чиг баримжаа олох ухаанд бол дараах бол зорилго байдаг бахнэ гэж. За энд юу орж иж байна гэх юм бол бие хүн суралцах чиглэл болон мэргэжлээ сонгох, мэргэжлийн боловсролын замаа сонгох, мэргэжлээрээ одоо сурж эзэмших, за мөн мэрэгжиж хөгжих, тэгээ мэрэгжилтэн болж төлөвшөгдөн, сэтгэл зүйн болон сурганы, за тэгээ социал тусалцаа дэмжлэг үзүүлэх ийм зорилго бүхий одоо шинэ ухаан байна гэж. За тэгэхээр маш урт болсон байх гэж бодож байна. Тэгэхээр юу гэх юм бол хичээл нэг дээр үздсэнтэй ижилхэн нэгсэндээ тухайн бие хүн мэрэгжил эзэмшээд мэрэгжилтэн болоод тухайн мэрэгжилтэд амжилттай одоо яах нь хөгжиж дэвжих насан туршдаа яах нь тасралтгүй юм боловсроход одоо бүхий л талын тусалцаа үзүүлэх тэ энэ дотор ялангуяа сэтгэл зүй эсвэл сурганы эсвэл социал чиглэлээр яах нь тэмдэг тусалцаа үзүүлэх зорилготойгоор бол энэ ажил мэргэжлийн чиг баримжаа олох ухаан бол оршиж байна гэсэн үг байна. За тэгэхээр энэ өөрөө юм амч бон өөрөө те ийм зорилго агуулд юм бол энэ зорилгыг одоо яах нь хэрэгжүүлэхийн тулд мэдээж тодорхой хэмжээний зорилтууд бол байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн бол зөвлөхүүд бол байгаа. Тэгэхээр зөвлөхүүд маань бол ямар одоо асуудлыг бол шийдэхийг зорддог гэдэг л мэдж байгаа. Тэгээ тухайн хүнд зөвлөгөө авахар одоо ирсэн одоо үйлчлүүлэгчд бол асуудлыг яг нь шийдэхэд чиглүүлж өгөх тийм ээ. Тэгэхээр үүний тулд яг нь өөрт одоо шаардлагатай бүхий л мэдлэг чадварыг бол эзэмших хэрэгтэй байдаг. Тэгэхээр амч бооч гэсэндээ тэр одоо зорилго нь юу вэ гэх юм бол тухайн бие хүний насан туршид нь хөгжих мэргэжлийн хувьд яг нь тасардгүй карьераа одоо хөөх, хөгжүүлэх, дэвшихтэй энэ боломжид нь яг нь одоо хөтөлж өгөх, чиглүүлж өгөх, дэмжлэг үзүүлэх юм зорилготой байна гэж. За тэгэхээр зорилгоо биелүүлэхийн тулд бол зорилтууд бол байгаа гэсэн. Тэгэхээр хэд хэдэн зорилтуудыг бол дурдъя. За ажил мэргэжил судлалын мэдлэг чадрыг хомдлуулан түгээх юм зорилтыг бол тавьдаг байна. За нэг энэ маань юу юм бэ те? Ажил мэргэжил судлалын мэдлэг чадрыг хомдлуулан түгээх гэж. За энд одоо ямар агуулгыг багтааж ирнэ гэх юм бол мэргэжлийн ангилал, нийгмийн сэтгэл зүйн шин чанарууд, мэргэжлийн одоо замналууд, мөн намтрын хувьчуудыг боловсруулах, хөгжүүлэх гэж те. Тэгэхээр нэгсэндээ амч богийн гол одоо судалгатгуун болох мэргэжилтэй холбоотой одоо бүх асуудлуудыг судлан хөгжүүлж түүнийгээ түгээж явах хэрэгтэй байдаг байна гэж. За энэ маань өөрөө энэ салбарын гол байх нь онцлог гэсэн үг тийм мэргэжилтэй холбоотой бүхий л яг нь асуудлуудыг судлагдсан болгож түүнийгээ судлан хөгжүүлэх хэрэгтэй байдаг байна гэж. За дараа нь ямар зорилт тавьд юм бэ гэх юм бол мэргэжил судлалын одоо мэдлэг чадварыг бол одоо хөгжүүлэх хэрэгтэй гэж тийм ийм зорилт тавьдаг байна. За энэ маань ямар ойлголт одоо өөртөө шингээж идэм бэ гэх юм бол хөдөлмөрийн зах зээл ажил олгогчдод өөрийгөө танилцуулах, за мөн одоо харилцаанд орох, өөртөө маркетинг хийх, тэ ашиг одоо карьерийн одоо агт, тэ карьерийн хувьд одоо хөгжих тэр төлөвлөгөө
тэ одоо хийх тэ түүнд одоо хэрэгтэй чадвар дадлыг эзэмшүүлэх гэдэг ч юм уу. Тэгэхээр нэгсэндээ мэргэжил судлалын мэдлэг чадварыг хөгжүүлэх нь бол энэ тухайд бас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ ухааны бас нэг зорилт нь бол байдаг байна гэж. Тэгэхээр зэрэг нэг гэсэндээ маш энгийнээр хэлэх юм бол мэргэжлийг судлаад түүнд хэрэгтэй одоо тэр мэдлэг чадварыг зөв тодорхойлох нь магадгүй дараагийн тэр зөвлөгөө авч байгаа гэдэг ч юм уу. Эсвэл мэргэжил эзэмшиж байгаа хүнд тийм ээ өөрийн онцлог шинж хөдөлмөрийн зах зээлийн эргэлттэй тулгуурлаад яах нь цаг хугацааны хувьд тийм эдийн засгийн хувьд ямар нэгэн алдаа гарахгүйгээр сонголт хийхэд энэ бас яах нь тус юм болтгоо л гэсэн санаа гэсэн. Тэгэхээр ер нь бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ одоо зөвлөх үйлчилгээний гол одоо зорилго нь юу гэх юм бол тухайн одоо хүн гэдэг капитал тухайн нийгмийн одоо нэг гишүүн бол насан туршдаа амьдрахдаа ямар вэ гэх юм бол үр дүнтэй өөртөө байгаатай тэр одоо чадвар мэдлэгээ бүрэн дүрэн ашиглаад нийгэмд одоо татвар төлөгч зөв иргэн байлгахын тулд одоо яах нь энэ одоо үйлчлэгээ бол ер нь оршиж идэгөө гэж тэ хэлж болно гэсэн байхад нэгсэндээ төр дээрх халамж хамгааллын одоо яах нь дарамтаас бол сэргийлдэг гэсэн үг тэ тухайн иргэн хүн бие авч явж амьдрч чадхад л энэ одоо зөвлөх үйлчлэгээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ үйлчлэгээний бас яах нь гол зорилго бол оршиж идэг. Тэгэхээр зэрэг энэ одоо зөвлөх үйлчлэгээг үзүүлэхийн тулд бол энэ салбарын шинжилгээ ухаан бол яах нь өөрөө хөгжиж явах ёстой гэсэн санааг илэрхийлж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. За дараа нь өөрөөс ямар зорилтууд байдг вэ гэх юм бол бие хүнд ажил мэргэжил чиглэсэн сонирхол хандлагад үүсгээс эхлэн мэргэжлийн амьдралын туршид одоо шинжилгээ ухааны үндэслэлтэй сэтгэл зүйн дагалдах үйлчлэг үзүүлэх гэж тийм. За энэ бол маш урт болчлоо. Тэгэхээр юу гэх юм бол нэг гэсэндээ сэтгэл судлалын үүднээс бас яах нь тухайн бие хүнд бол одоо туслан дэмжлэг үзүүлэх бол бас маш том зорилт нь бол яах нь болж орж ирдэг байх нэ гэж. За дараагийн слайдд би одоо ямар талаар зүйлийг та бүхэнд ярих гэж байна гэх юм бол ер нь ажил мэргэжлийн зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа энэ ажил мэргэжлийн зөвлөгч маань юу хийдэг юм те одоо хаана ажилтдаг гэдэг ч юм уу одоо ямар одоо салбарт илүү их одоо эрэлттэй байдаг ч гэдэг юм уу тийм ээ энэ талаар бол бас бид бүхэн бол бас мэдж явах ёстой. За тэгэхээр ер нь бол Монголд одоо ажил мэргэжлийн зөвлөх үйлчлэгээ үзүүлэх одоо энэ мэргэжилтэн маань бол дараах одоо хүрээнд бол ажиллаж болдог гэсэн. Энэ бол хууль эрх зүйн хувьд ч гэсэндээ энэ одоо боломжоор бол хангаж өгсөн байдаг. За тухайлах юм бол ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн боловсролын сургуулиуд, за мөн ихтэй сургуулиудад ажиллаж болно гэсэн. Нэгэсэндээ амч буюу ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйлчлэгээ үзүүлж болно гэсэн. За сэтгэл судлалын төвүүд ээж болно тийм. За тусгай хэрэгцээ төвүүд ээж болно. Хөдөлмөр эрхлэлтийн төвүүд бас байж болно. Энд бас ажиллаж болно гэсэн. За боловсролын удирдлагын байгууллагад ажиллаж болно тийм. За хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад ажиллаж болно. Хөдөлмөрийн яамны одоо харьяа тийм ээ. Агентлагууд, за орон нутгийн одоо хөдөлмөрийн хэлтсүүдэд бол энэ ажил мэргэжлийн зөвлөхөөр бол ажиллаж болдог гэсэн. Энэ зөвлөх үйлчлэгийг үзүүлж болдог гэсэн. За эсвэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ үйлчлэгээ үзүүлдэг мэргэжлийн бас баг байж болно гэсэн үү. Мэргэжсэн одоо бэлтгэгдсэн баг тийм. Энд бас ингээд ажиллаж болно гэсэн үг. За цаашлаад бол ийм одоо хэвлэл мэдээллийн салбараар дамжуулж зөвлөгөө өгдөг тийм. Энэ төрлийн ч гэсэн бас яах нь ийм нийгмийн сүлжээг ашиглаж тийм одоо ийм бас мэргэжилтэн бол байж болно гэсэн. Тэгэхээр бол Монголд бол ийм дараах хүрээнд бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ зөвлөх үйл ажилтдаг гэж хэлж болно. За тэгээ энэ удаагийн чадваржуулах сургалтаар бол бас дэш хүртээмж гэдэг асуудлыг ярьж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас хөдөлмөр эрхийг хангахтай энд бас тусгаалan бас ямар арга зүй ашиглах гэдэг талаар бол орж байгаа. Тэгэхээр зэрэг бол бас энэ одоо сургалтанд хамрагдсан хүмүүс бол бас энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо энэ төрийн бас байгууллагууд юм уу тэд нар чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад бол бас яах нь ажиллаж болно гэж хэлж болно гэсэн. За тэгэхээр ажил мэргэжлийн зөвлөгчийн
одоо үйл ажиллагааны төрөл гэж бол байдаг. Тэгэхээр одоо юу хийж болох вэ гэсэн үг байна тийм. Тэгэхээр за мэдээж ажил мэргэжил айш мэргэжил гэж үргэлж ярьж байгаа учраас ажил мэргэжлийн зөвлөгөө бол одоо өгнө гэсэн үг тийм. За энд болохоор бол нөгөө мэргэжлээ сонгох, суралцах хэлбэрээ сонгох тийм. Нөгөө төлөлгөө нөгөө эсвэл одоо нэг ажлаас нөгөө ажил шилжих гэдэг ч юм уу. Энэ бүхэнд яг нь мэргэжлийн зөвлөгөө өгдөг тийм. За энэ бол үйл ажиллагааных нэг том төрөл нь болж ирдэг байна. За дахиад бас ямар одоо үйл ажиллагаа хийж болд юм бэ гэх юм бол сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйлчлэгээ үзүүлж болдог гэсэн. Тэгэхээр нөгөө тухайн ажлын байрнаас эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй ямар нэг одоо таагүй те одоо үзэгдлүүд эсвэл зөрчил маргаан ч гэдэм үү те сэтгэл зүйн хувьд одоо ямар нэгэн эерэг бус үзэгдлүүд гарахад түүнээс л яг нь урьдчилан сэргийлэх те ийм үйлчлэгийг бол үзүүлдэг байх нэ гэж. За мөн сэтгэл зүйн дэмжлэг тусцаас үзүүлэх бас ийм чадварыг бол эзэмшдэг байх нэ гэж тийм. За энэ бол хвчлэн одоо дэмжлэг тусалцаа гэдэг маань бол ажилгүй иргэдэд гэдэг юм уу те эсвэл мэргэжлийн хөгжлийн хувьд хямралд орсон гэдэг ч юм уу. Мэргэжлийнхаа хувьд одоо өөрөө хадгалж үлдэх те мэргэжлийнхаа хувьд одоо эвдрэлд орохгүй байх гэдэг ч юм уу. Энэ зүйлээс бодолтой энэ хямралыг давж гэтлэхэд бол дэмжлэг тусалцаа үзүүлэх те энэ бас одоо ажил мэргэжлийн одоо зөвлөгчийн үйл ажиллагааны бас нэг те томоохон яг нь төрөл хэлбэр бол болж өгдөг байх нэ гэж. Тэгээ энэ болгон бол яг нь мэргэжчийдэг гэсэн үг те. Яагаад вэ гэх юм бол ажил мэргэжлийн зөвлөх маань бол одоо бүх одоо энэ үйл ажиллагааны төрлөөр бол бүгдийг нь одоо яг нь эзэмшээд нарийн мэргэжих бол боломжгүй аль нэг одоо яг нь төрлийг бол түлхүү яг нь эзэмшиж мэргэжиж нарийсах ёстой гэсэн. За мөн одоо ажил мэргэжлийн зөвлөх маань бол сэтгэл зүйн онцлогоо бас хийх юм үйл ажиллагааг бол эрхэлж болно гэсэн. За энд бол юу орж ирдэг гэх юм бол мэргэжлийн тохирцсон асуудал орж ирдэг. За сэтгцэн эрүүл мэндийн асуудал орж ирдэг. За мөн мэргэжилт одоо чухал шаардлагатай шин чанар буюу зан характер те одоо гэдэг талаас нь бол онцлогоо хийдэг гэж хэлж болно гэсэн. За энэ бол бас сэтгэл судлал суурь дээр бол нэлээд явагдана гэж хэлж болно. За дараа нь бас ямар одоо үйл ажиллагаа хийж болд юм бэ гэх юм бол арга зүй боловсруулах тийм. За энэ одоо ямар зүйлийг хэлж байгаа юм бэ гэх юм бол жишээлх юм бол ажил мэргэжлийн чиг баримж олох зөвлөх гэдэг маань бол хүний нөөцийн салбарт бол ажиллаж болно тийм. Байгалийн хүний нөөцөд байлаа гэж үзэх юм бол тухайн байгууллагын одоо мэргэжлүүдийг аттестачлах тэр арга зүй жишээл боловсруулж болно гэсэн санаа байгаа. Тэгэхээр энэ талаараас яах нь мэргэжиж болдог байна. Энэ талаар үйл ажиллагаа яах нь нарийсаж хийж болдог байна гэж. За мөн цаашлаад бол мэргэжлийн хөгжлийн мониторинг бол бас хийдэг гэсэн үгтэй. За энд бол мэдээллийн бааз бүрдүүлж болдог тийм. За мэргэжлийг одоо өндөр бүтээмжтэй ажиллуулахын тулд одоо яах ёстой гэдэг судалгаа хийдэг гэдэг ч юм да. Тэгэхээр мэргэжлийн хөгжлийн мониторинг чиглэлээр бол бас ажил мэргэжлийн зөвлөх маань бол ажиллаж болдог байна гэж. За мөн сэтгэл зүйн дагалдах үйлчилгээнүүд бол байж болно. За тэгэхээр энэ бүх үйл ажиллагааг одоо эрхэлж чаддаг тий түрүүний хичээлэг дээр үтсэн одоо онлын суур мэдлгүүдийг бүгдийг эзэмшээд аль нэг нь одоо нарийсаж мэрэгсэж байгаа энэ мэргэжлийн зөвлөгч маань одоо ямар гэж одоо дүр төрхтэй мэрэгчлэн байх юм бэ гэх юм бол одоо дараах дүр төрхтэй бол байна гэж бол хэлж болно гэсэн. Тэгэхээр ажил мэргэжлийн зөвлөгч гэж юм бэ гэж тий энэ бүх мэдлэг ур чадварыг шингээсэн хүмүүс маань өөрөө хэн байх юм та гэх юм бол за ажил мэргэжлийн зөвлөгч нь бол онл арга зүйн хувьд бол одоо бэлтгэгдсэн байх ёстой тий. За системтэйгээр гүнзгий бас өргөн мэдлэгтэй байх ёстой гэж одоо харах ёстой өөрийгөө. Тэгэхээр ажил мэргэжлийн судлалаар бол нарийсан тэгэд өргөн мэдлэгтэй байх ёстой байх нэ. За мөн ажил мэргэжлийн зөвлөх нь өөрөө шинжилгээ ухааны үндэслэлтэй арга аргачлалыг бол ашигладаг байх ёстой гэсэн. Тэгэхээр та бүхэн бол одоо зөвлөгөө өгөхдөө бол ямар нэгэн одоо далдыг хардаг юм шиг ч гэдэм үү те зурхаа шиг ч гэдэм үү одоо байж болох байна. Энэ бол бүгдөө шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр бол одоо дэмжлэг те үзүүлэх тэр шинжилгээ ухааны үндэслэлтэй арга аргачлалыг бол яг нь ашигладаг байх ёстой гэсэн. За мөн хариуцлагын хувьд бол одоо өндөр мэдрэмжтэй те за ёс суртахуунтай гэдэг ч юм уу те энэ бүхний бас ажил мэргэжлийн зөвлөх маань бол өөртөө бол шингээсэн байх ёстой гэж хэлж болно. За тэгээд бусдаа дотн одоо бусд хүмүүстэй ч гэдэм үү тухайн одоо байгууллага дотроо бол тийм ээ
одоо мэргэжлийн хувьд бол ийм нягт харилцаатай, хамтран ажиллах чадвартай байх ёстой ч гэдэг юм уу. За тэгээд мэргэжлийн ёс зүй, зан суртахууны хувьд догтлохгүй байх ёстой ч гэдэг юм уу. За хамгийн гол нь бол зөвлөх маань бол өөрөө тасралтгүй өөрийгөө мэргэжлийнхаа хувьд бол хөгжүүлэхтэй бие дааж одоо хөгжиж авах, суралцж авах тийм ээ. Тийм л одоо шаргуу тэмүүлэлтэй байх ёстой гэсэн үг. Учир нь юу гэх юм бол одоо хүний одоо яах нь ирээдүйн одоо хувь заяа, ирээдүйн одоо амьдралд нь төлөвлөгөөнд нь тийм ээ тодорхой хэмжээнд зөвлөх болж оролцож байгаа хувьд бол энэ одоо талын мэдлэг, мэдээлэл одоо чадварыг бол яах нь үргэлж одоо өөртөө бол шингээж тэрийг сайжруулж авах ёстой гэж ойлгож болно гэсэн. За тэгээд бас хамгийн гол анхаарах зүйл бол зөвлөх маань бол бас сэтгцийн хувьд бол эрүүл байх ёстой тийм ээ. Сэтгцийн эрүүл мэндийг бол үргэлж сахиж авах ёстой гэдэг ч юм уу. За шинжилгээ ухаанч бус хандлагаас бол үргэлж ангид байх ёстой гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр эдгээр бүх зүйлсийг одоо яах нь шингээж чадсан эдгээр бүх зүйлсийг шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр олж мэдэж суралцаж чадсан байж та бол өөрийгөө л ажил мэргэжлийн зөвлөх гэж бол яах нь үзэж болно. Тэгээд гэж үзэж байгаа учраас одоо яах нь энэ зөвлөх үйлчилгээний одоо чадахжуулах сургалтанд бол хамрагдаж байгаа ах гэж найдаж байгаа. За мэдээж хэрэг нарийсаж мэргэсэж чадаагүй байх юм бол Монгол Улсын сургуулийн ажил мэргэжлийн судлалын те одоо магистрийн гарын авлагууд эсвэл одоо түүнээс тэр одоо хөтөлбөрөөс цогдож байгаа те чадахжуулах сургалт гэдэг ч юм энэ бүхэнд бол бас заашгүй бас оролцож байгаа юм бол мэргэжлийнхээ хувьд бол өсөх боломж бол бүрднэ гэсэн. За тэ анхаарал тавьсанд баярлалаа. Эдгээр цуврал цахим хичээлийг холбооны бүгд найрамдах Герман улс, Австрали, бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хэрэгжүүлж буй түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт төслийн хүрээнд Монгол улсын их сургууль ажил мэргэжил судлал магистрийн салбар дундын хөтөлбөр боловсруулан түгээж байна. Хамтран ажилласан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, түгээмэл хөгжил, бие даан амьдрах төв, сонсголын боловсрол төв болон дохионы хэлмэрч орчуулагчдын холбоо төрийн бус байгууллагад талархал илэрхийлье.